За 9-р хичээл. За энэ хичээлээр шатар хэмээх гайхамшиг тоглоом юм хамгийн гол утга учир болох мад гэдэг ойлголттой танилцнаа гэж. За өмнөх хичээлүүдээр шатар тоглоно гэдэг нь эсрэг талынхаа ноёныг олзож авахын төлөх тулаан юмаа гэж яриад байсан тийм ээ. Тэгэхээр олзож аавна гэж юм юу яхийг хэлээд байгаа юм бэ гэж. За эхлээд өмнөх хичээлүүдээр үзсэн тодорхойлолтуудаа эргээд нэг харцгаая. 6 дугаар хичээл дээр эсрэг талынхаа ноёныг идэхээр занал гэлсэн нүүдлийг шаг гэдэг. За тэгэд ийм нүүдэл хийсэн тоглогч шаг гэж хэлдэг гэж ярьсан. За дараагийн хичээл дээр ноёноо шаглуулсан тал заавал ноёноо шалаанаас гарах нүүдэл гэх ёстой. За тэгээд шалаанаас гарах 3 арга байдаг тийм ээ. Шалж байгаа төсийг нэгдэх, шалааг хаах, шалаанаас зогтоох гэсэн. За энэ 3 арга нь гуруулаа юм уу? Хоёр нь за эсвэл бүр ганцж байж болно тийм ээ. Гэтэл аль нь ч байхгүй бол яах вэ гэж. Ийм асуулт тавиад хариултгүй өгсөн гэж. Тэгэхээр шаглуулсан талд ноёноо шалаанаас гарах арга байхгүй болохыг мад гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл бидний яриад байсан эсрэг талын ноёноо олзлно гэдээ байсан нь энэ байх юм тийм ээ. Тэгэхээр орос хэлэнд шатрыг шахмати гэдэг. За энэ араб хэлээр шах гэдэг нь хаан, мад гэдэг нь үглээ гэсэн үг юм байна. За тэгэхээр дайсныхаа ноёныг устгаж байж гэж ойлгож болох нэ гэж. За ингэж эсрэг талынхаа ноёныг маллсан тал хоцсон тооцогдож ингээд тоглолт дуснаа. За одоо мад гэдэг ойлголтоо жаахан дэлгэрүүлж ярилцгаая. Өмнөх хичээлдэр шагийг ноёноос бусад бүх зүйлсээр хийж болно гэж ярьсан. Тэгэхээр мадыг мөн адил ноёноос бусад ямар ч зүйлсээр хийж болно гэсэн үг байна. Тэгэхээр одоо дүрс тус бүрээр хийсэн маднуудын жишээ үзье. Эсрэг талын ноёноо шаглаад дайсны ноён шалаанаас гарах боломжгүй бол мад болно тийм ээ. За тэгэхээр зураг дээрх байрлалд цагаан талаас харийн ноёныг шаглах бүх боломжуудыг олцгоё. За энд бүх шагуудыг олж цэнхэр дугуугаар тэмдэглэсэн байна. Нийт 7 шаг байна тийм ээ. За одоо эдгээр шагуудаа нэг бүрчлэн шалгаж ноёны шалаанаас гарах боломжуудыг судалцгаая. За бис дөрөвдөр шаглахад ноён B8-аар зугатаачихна тийм ээ зугатаана. Тэгэхээр харийн ноён шалаанаас гарах боломж байгаа учраас мад болохгүй нэ гэж. За биш ээллөдөр шаглахад шалаанаас яаж гарах вэ гэж. Цагааны ноён хамгаалж байгаа тул бисийг ноёноор идэж чадахгүй. За B8 буудлыг цагааны бис, B7 буудлыг тийм ээ цагааны бис ноён хоёулаа хянаж байгаа. Тийм учраас эдгээр буудлууд руу орж чадахгүй. Ингээд харийн ноён зугатах газаргүй болж тийм ээ мад болж тоглоом дуусгана гэж. За биш B7 дээр шалгахад мөн л адил харийн ноён идэж чадахгүй тийм ээ ноёнтой тул. За зугатах газар байхгүй нь ингээд мөн л мад болжээ гэж. За биш C8 дээр шаглах. A7 буудал цагааны ноёны B7 буудал цагааны ноён бис хоёрын хяналтанд байна тийм ээ. За B8 буудал руу мэдээж бишний шалааны өдөөс явахгүй. Тийм ээ шалаад хэвээрээ байх учраас. Иймээс мөн л мад болж байна. За бишээрээ D5 буудлаар шаглахад харийн ноён B8 буудал руу зугатах тул мад бишээ. За мөн биш D8 болон E8 буудлуудаас дээрх шалаанууд нь бишээрээ C8 дээр шалсан шалаатай адил тийм ээ. 8 дугаар хэвтэ шугам дээр шагалж байгаа тул B8 руу тийм ээ шалааны өдөөс орж чадахгүй. За A7 B7 буудлууд цагааны ноёны хяналтанд байгаа. Ингээд энэ хоёр шалаа хоёулаа мад болох нэ гэж. За тэгэхээр энэ байрлалд харийн ноёныг шаглах 7 боломжоос 5 нь мад болох нэ гэж. За тэргээр мадлсан жишээ авч үзье. Тэгэхээр хөлөг дээрх байрлалд цагааны тэрэг
харийн ноёныг шаглах хоёр боломж байна тийм ээ. Тэрийг A7 дээр за эсвэл C1 буудал дээр очиж шагуулах нэ гэж. За энэ хоёр шалгааны аль нь мад болох вэ? За эхлээд тэрэг A7 дээр шаг тийм ээ. За харийн ноён мэдээж A2, B2 буудлууд руу орж болохгүй. За харин ноён B1 буудлын руу зүгтаж болж байна тийм ээ. Иймээс мад болохгүй нэ гэж. За тэгвэл тэргээр C1 дээр очиж шагалвал харийн ноён хайчих бай гэж. A2, B2 буудлууд цагааны ноёноор хянагдсан тул тийшээ орж чадахгүй. За B1 руу орвол тэрэгний шалгааны өөдөөс явж чадахгүй тийм ээ. Ингээд мад болох нэ. Тэгэхээр тэргээрээ B1 дээр шалвал мад болж байна. C1 дээр шагалвал мад болж байна гэж. За тэмээгээр мадлсан жишээ. За энэ хөлөг дээрх байрлалд цагаан тал харийн ноёныг шаглах мөн л хоёр боломж байна тийм ээ. Тэмээгээрээ D6 буудал дээр эсвэл тэмээгээ H6 буудал дээр. За эхлээд тэмээгээрээ D6 буудал дээр шагалвал харийн ноён E8, G8 буудлуудыг зугатаж чадахгүй тийм ээ. Учир нь эдгээр буудлууд цагаан балын тэмээгээр хянагдсан байна тийм ээ. За мэдээж тэмээг нь идэж болохгүй. Хоёр ноён биедээ ойртдог. За E7 руу орохгүй тийм ээ. Тэмээний шалгаатай бас ноёнд ойртож чадахгүй гэж. За гэвч ноён G7 буудал руу зугатаж чадж байна тийм ээ. Иймээс мад болохгүй нэ гэж. За тэгвэл тэмээгээр H6 дээр шагалвал харийн ноён зугатах газар байна уу гэж. За алга байна тийм ээ. Ноён G7 буудал руу орох гэтэл тэмээний шалгаа хэвээрээ байна тийм ээ. Иймээс ингээд харийн ноён матанд оржээ. Мад болжээ гэж. За мороор мадлсан жишээ. За хөлөг дээрх байрлалд цагаан тал харийн ноёныг шаглах мөн л хоёр боломж байна. B5 буудал дээрх морио A7 дээр нүүхэд за эсвэл мөн морио D6 дээр нүүхэд тийм ээ. За эхлээд мориороо A7 дээр нүүцшилсэн шалгаг шалгая. За ноёнд ойртохгүй бол харийн ноён D7, D8 буудлууд руу орж чадахгүй тийм ээ. За B8, C7 буудлуудыг H6 дээр байгаамаар хяналтанд авсан тул шалгаар орохгүй. За гэвч ноён тийм ээ харийн ноён B7 буудал руу зугатаж болж байна тийм ээ. Иймээс мад болохгүй нэ гэж. За тэгвэл мориороо D6 дээр шагалвал тийм ээ харийн ноёнд зугатах газар алга байна тийм ээ. B7 буудлыг нөгөө шаглаж байгаамаар маань өөрөө хяналтанд авсан байна. Ингээд харийн ноён даржээ. За хүүгээр мадлсан жишээ. За зурагт үзүүлсэн байрлалд хэдийн янзын шаг байна гэж. Цагааны G6 дээр хүү G7 руу нүүж тийм ээ цодолж болж байна тийм ээ нэг шаг. За эсвэл F7 дээр цагааны хүү F8 нүүж бирс юм уу тэрэг гарч ингээд мөн харийн ноёныг шаглах нэ гэж гурван шалгаа байна. За эхлээд G7-гийн шалгааг сонирх юм. Харийн ноён G8 буудал руу зугатаж чадахгүй тийм ээ. Цагааны F7-гийн хүүгийн буудыг хинж байгаа. За мэдээж цодолж байгаа G7-гийн хүүг нь идэх юм эсвэл H7 руу орохгүй тийм ээ. Цагааны ноёнтой ойртож байгаа. За иймээс харийн ноён зугатах газар хөвлж ингээд мад болжээ гэж. За мөн F7-гийн хүүгээ F8 руу төрж бирс гарч шаглахад харийн ноён G8 руу тийм ээ бирсний өөдөөс шалгааны өөдөөс явж чадах байхгүй. За H7 буудлыг цагааны ноён G6-гийн хүү хоёр тийм ээ хинж байгаа. За G7 буудлыг ноён бирс хоёр хяналтанд авсан байна тийм ээ. Ингээд мөн л мад болжээ гэж. За мөн F7-гийн хүү F8 дээр нүгэд тэрэг гарсан ч адил мад болох юм тийм ээ. За тэгэхээр бидний үзсэн жишээнүүд бүгд
Тоглолтын төгсгөл хэсэг буюу хөлөг дээр цөөхөн төрсөлдсөн тийм ээ. За тэгээд эсрэг тал нь зөвхөн ганц ноёнтойгоо үлдсэн үед дайсны ноёныг мадалж байгаа жишээнүүд байлаа гэж. За үүндээ бол эсрэг талынхаа бод хүүг ингэж бүгдийг нь идэж дуусгах албагүй бөгөөд тоглолтын аль ч хэсэгт мадлах боломжтой юм аа гэж. За одоо эрхлэн суралцсан тоглолтод түгээмэл тохиолддог тоглолтын гарааны хэсэгт мадлсан жишээ үздэцгээе. За тэгэхээр хөлөг дээр тулаан эхлэхэд бэлэн болж хоёр талын харим байраа эзэлсэн байна тийм ээ. За шатар тоглолтод маань цагааны нүүдлэр эхэлдэг гэж. За тэгэхээр цагаан тал тийм ээ. Ноёныхаа урд талын хүүг хоёр төрс тулааныг эхлүүлжээ. За хар талч муу адил ноёныхоо өмнөх хүүг хоёр төрж ийта бодол дээр нүвсэн. За цагаан тал бишээ H5 нүүдэл дээр нүүж тийм ээ. Харин ийта бодол дээр хүүг идэх зорилго тавихад хар тал бишний зүгүүрийн морио C6 бодол дээр нүүж E5-ын хүүгээ хамгаалж тийм ээ. Одоо бишээр E5-ын хүүг идэж чадахгүй шүү дээ цагаан тал 10 чихрээ нэг чихрээс олгоолно тийм үү. За гэтэл цагаан тал тэмээгээ C4 бодол дээр нөхөд за хараар тоглогч нөхөр цагааны зорилгыг ухаж ойлголгүй мориороо цагааны бис рүү давтлан F6 дээр гаргасан маш том алдаа болж ингээд шууд ялагдуулжээ гэж. Цагааны бис F7-гийн хүүг идэн харийн ноёныг шаглан тийм ээ. За хартаа шалаанаас гарах нүүдэл хийх ёстой тийм ээ. Шалаанаас гарах 3 аргын аль нь боломжтой байна вэ гэж. За цагааны бисийг идэж чадахгүй тийм ээ. Учир нь F7 буудлыг C4 буудал дээр байгаа цагааны тэмээ хинж байгаа гэж. За мэдээж ноёны хажууд шагалж байгаа тул хаах боломжгүй. За E7 буудал руу зугатаж чадахгүй тийм ээ. Цагааны бисний хяналтанд байгаа. Ингээд харийн ноёнд шалаанаас гарах боломж байхгүй болж мад болж хар тал нь хожигджээ гэж. Тэгэхээр энэ жишээнд цагаан тал тоглолт эхлээд дөрөв дэх нүүдэлтэй мадалж байна тийм ээ. За энэ мадыг хүүхдийн мад гэж нэрлэдэг. За пианор мад гэж нэрлэдэг. Тэгэхээр эхлэн суралцж байгаа хүмүүс заавал мэдж байх ёстой маднуудын нэг. За мөн хар талаас энэ маднаас хэрхэн хамгаалахыг сурах ёстой гэж. За энэ талаар хожим нэг хичээл болгон та бүхэндээ өргөнэ. Тэгэхээр эндээс шатад тоглохдоо маш анхааралтай нямба тоглохгүй бол тоглоом дөнгөж эхлэх тийм ээ. Тулаан эхэлж хэмжээгүй байхад мад болж хожигдож болох нэ гэж. За ингээд бид мад гэдэг ойлголттой танилцлаа. Тэгэхээр шатар тоглоно гэдэг маань эсрэг талынхаа ноёныг мадалтал үргэлжилдэг юм тулаан байх нэ гэж. За мадыг тоглоомын аль ч хэсэгт тийм ээ. Тухайлбал эхэнд за дунд үед за эсвэл бүр төгсгөл хэсэг тийм ээ. Ямар ч бодоор бас хүүгээр хийж болдог байх нэ гэж ойлголоо. Тэгэхээр та бүхэн шатад тоглож байхдаа эсрэг талынхаа бод хүүг идэж устгахаас илүү байнга мад ирэл хэлж мөн өөрийнхөө ноёныг мадлуулахгүй байхын тулд маш сонор сэрэмжтэй тоглож байх хэрэгтэй байх нэ гэж. За дараагийн хичээлээрээ тэнцээ гэж юу юм бэ? Ямар тохиолдлуудад тэнцээ болдог талаар ярилцсанаа. За ингээд өнөөдрийн хичээлээ өгөөр өндөрлөө. Дараагийн хичээл хүртэл баяр таа.